Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ховд сумын бэлтгэл төлөвийн багш би Нэргүү байна. Хамтаа хөгжиж челленжийн зохион байгуулагдаж байгаа багшийн бэрээнд арга зүй хөтөлбөрийн хүрээнд сум орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах бяцхан нэлтгэж хүүхдүүдийг бэлдсэн байгаа. Энэ нь болохоор хэл яриа үгийн байлгийг нэмэгдэх бүтэн өгүүлбэр яаж сурах, сум орон нутгийнхаа үзэсгэлэнт газрыг зургийг нэрлэх, түүний талаар найзуудаа хамтарч ярилцах, хүүхэд бүрийн хэл яриа сайжрах, ойртоо итгэх, мөн хүүхэд өөрийгөө бусдад итгэх чадвар нь эгц гарсан байдаг. Эрдэм цогтын баярлах гэдэг би 5 настай бэлтгэл бүлэг зурагчдаг. Ачаад нуурын Баян Улгийн аймгийн Ногоон нуур сум, Уус аймгийн Ховд сум, бүх морин сумыг дамнан тогтсон. Ачаад нуур нь Монгол орны 8 том нуурын нэг, Уус аймгийн хамгийн цэнгэг устай нуур юм. Ачаад нуурын урт нь 24 км, өргөн нь 12 км, 20-5 метрийн гүн, илүүд усаа усан хоолой хэмээх ганц голоор ховд гол дөгдөг. Байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намаа ганц төлөвлөлтөөр сондор идэг би 5 настай бэлтгэл бүлэг сурагчтай. Би та бүхэнд өвгөн төдөө сумаа танилцуулъя. Манай сум 1920 байгцаа 2024 он 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ийм бол гожуу хүүхэ 17 метр өндөртэй. Энэ бол олон нуур 108 нууртай манай сум байдаг юм аа. Ийм бол Зуан сүвэцтэй хоёр хосоо тасарч болох хойч манай сум дуудаг цэцэг юм аа. Ийм бол цоохоос амнаж болох улаанаас дахин цастаа манай сум амьддаг амьтан юм аа. Ахаа тавьсан баярлаа. Бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Омар гэдэг би 5 настай бэлтгэл бүлэг суралцдаг. Манай цэцэрлэг 1960 онд байгуулагдсан. 2024 онд хүүхдийн шинэ өргөтгөлтэй болсон. Манай цэцэрлэгэн 4 бүлэгтэй 20 ажилчинтай 110 хүүхэд сурч хүмүүжиж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Миний охины зурсан зурган дээр аваачлаа хийж ээж нь толдож байна. Ахаа тогдож айнан дуудаж байна. Бяцхан дүн тайван марсаж байна. Бас тэр өөрөө зургаан зурч байна. Бас тэр өөрөө инээж байна. Зураг болгонд наран мандастай. Зураас бүхэнд мөрөөдөр шингээстэй.